Сайн байцгаана уу? За, бичлэг хүрж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн маань бичлэг бол зүгээр миний өдөр тутмын бас амьдралын нэг daily vlog байх болно. Тэгээд сүүлийн үед та нарынхаа маш гоё сэтгэгдэл, маш гоё урмын үгээр болоод үнэхээр амьдралын бас аюу гоё ирч хүчтэй өнгөрүүлж байна. Тэгээд би бас боддог байсан маа энэ олон одоо сошиал идэвхтэй байдаг тий одоо контент ингэж хийдэг хүмүүс яаж ингэж өдөр болгон идэвхтэй өдөр болгон ийм урам зоригтой байдгийн болоо гэж бодсон чинь ер нь бол үзэж байгаа үзэгч таны л одоо хүч байдаг юм байна. Тэгээд хамгийн гол нь хичнээн өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд хичнээн ганцхан одоо миний сувг гэж байгаа боловч үзэж байгаа та үзэгч байхгүй бол утга учиргүй шүү дээ. Тэгэхээр миний бас хийж байгаа контент YouTube сувгийн маань хамгийн гол одоо хүн болвол үзэгч та юм шүү. Тэгээд та нартай зориулаад олон гоё зүйлүүдийг хийхийг үнэхээр хүсэж байна. Тэгээд гэхдээ та нар санаа зовлтгүй надад бол та нарт үзүүлэх маш олон гоё зүйлүүд, ярилцах маш олон сэдв байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол ерөөсөө санаа зовлтгүй. Тэгээд бас нэг зүйлийг би хэлмээр санагцсан. Миний хувьд бол би YouTube сувгаа хамгийн гэрэл гэгээтэй хамгийн гоё гэсэн зүйлүүдийг харуулж ярих болно. Тэгээд угсаал бидний амьдралд сайнтай муутай байдаг те хар бараа муу зүйлүүд бол өчнөө байгаа алтаа оноо. Гэхдээ би бол тэгж боддгийн амьдрал дээр яг юун дээр фокуслно тэр л одоо таны нүдэнд харагдаж жижигэн сонсогдож амьдралд чинь тохиолдно. Тэгэхээр би бол ер нь жоохон эерэг хүн гэж ойлгож болно. Тэгэхээр яг энэ өөрийнхөө YouTube сувгаар та бүхэндээ амьдралынхаа болон ер нь ахуйн одоо юу гэдэг те нийгмийн бүхэл сайн сайхан зүйлүүдийг хэлж ярьж харуулах болно шүү. Тэгээд бас нэг зарим нэг YouTube контент байдаг штэ юм. Одоо нэг юм аимшигын юм ярьдаг ч юм уу, асаал нэг тийм хэрэг ярьдаг ч юм уу. За эсвэл нэг тэгээд солонгос жишээлбэл одоо солонгостойгоо болж бүтэхгүй муу мухай зүйлийг харуулдаг ч юм уу юм байдаг гэд. Тийм төрлийн контентыг бол би ер нь бол хизээж хийхгүй. Тэр зүйлд бол би өөрөө маш юм юу ханддаггүй. Ер нь бол аль болох өөрөө сонсохыг хүсдэггүй, харахыг хүсдэггүй. Тийм учраас хэрвээ тэр төрлийн контентыг хэрвээ сонирхож байгаа бол миний сувг танд тохиромжгүй шүү гэдгийг бас сануулж хэлэх байна. Тэгээд гой сайхан зүйлүүдийг харуулахаар магадгүй энэ дандаа ийм гоё байдаг юм байна, дандаа сайхан байдаг юм байна. Юун аз жаргалтай ингэж бас битгий бодороо. Энд чинь бас миний амьдралд сайнтай муутай зүйл зөндөө байгаа. Гэхдээ бас нэг хувийн орон зайгаа хамгаалах бас хадгалах дуртай хүн учраас та бүхэндээ тэр болгоныгоо нэг тэгж ярихгүй, хэлэхгүй байх. Тэгээд миний бас хувийн орон зайд хитрхи халтахыг хитрхи битгий халдаарай. Хүн болгонд хувийн орон зай заавал хэлэх албагүй, хэлэхгүй тэг ингэж гаргах албагүй ийм зүйлүүд бас байдаг учраас тэр болгон дээр мань хүндэтгэлтэй хандаад YouTube сувгтай мань хамт байгаарай. Намайг телевизтэйг байхад анх хөтлөгчөөр ороход манай найруулагч, продюсер дээд албан тушаалтай хүмүүс хөтлөгч нартаа ер нь анх орж ирж байгаа хөтлөгч нартаа тэгж сургадаг байсан. За телевиз гэдэг бол айл гэрийн хойморт байдаг. Та бүхэн ингээ айл гэрийн хойморт урилгагүй зочилдог. Тэгэхээр гаднах хувцлалт болон хэл яриа бүх зүйл дээрээ та нар анхаарах ёстой маш хариуцлагатай ажил шүү. Тэгээд телевиз гэдэг бол аюул олон уран бүтээлчтэй харагдаж байгаа нь хөтлөгч, нэвтрүүлэгчд болохоос ер нь бол бүр маш олон юм ажилчтай шүү дээ. Тэгэхээр тэр олон хүмүүсийн бас ажил амьдралыг ингэж төлөөлж гарч байгаа учраас ер нь их хариуцлагатай ажил шүү. Үзэгчтэй хүндлэх хэрэгтэй. Үзэж байгаа хүн хэдэн ч насны хүн байсан хөтлөгч хүн, нэвтрүүлэгч хүн та гэж ингэж харьцах хэрэгтэй гэж ер нь бол сургадаг байсан. Тийм болохоор тэр цуур одоо хүмүүжил байгаа шүү дээ. Миний анх телевизэд орсон хөтлөгч хийх, телевизийн өмнө гарах, камерын өмнө гарах тэр зүйлээрээ та бүхнийг маш их хүндлэж хайрлах болно. Тийм болохоор та бүхэн ч гэсэндээ бас гоё
хүндэтгэлтэй байхыг хүсэж байна. Намайг шүүмжлэх бол байж болно шүү дээ, тийм хамаагүй. Гэхдээ ямар нэгэн ёс бус хэллэг одоо юу гэдгийг тэр зүйлүүдээ бичгээр бол магадгүй тийм үнэхээр надад хэлмээр байж болно шүү дээ. Намайг бүр хараамаар байж болно шүү дээ. Тэр болгоныгаа зүгээр л миний аккаунт руу би зүгээр уншия тэр чинь хамаагүй. Гэхдээ миний YouTube суваг буюу одоо энэ чаналын маань сэтгэгдэл хэсэгт муу мухай зүйл битгий бичээрээ. Бидний чинь дүүнер харж байгаа тий. Ялангуяа би чинь бас өсвөр насны дүүтэй миний дүүнер надаас суралцаад явж байгаа. Тийм болохоор би бол та бүхнийг тэгж урайлмаар байна, бас гуймаар байна. Аль болох одоо хүнийг шөмжлөх гэж байгаа бол заавал тийм муу мухай үг ёс бус зүйлийг битгий энэ сошиал орчинд бичээрээ. Тэглээгээд таны амьдрал сайжрахгүй, миний амьдрал ч муудахгүй. Тийм болохоор хараамаар өрөөмөр надад хэлэх муу мухай зүйл байв зөвхөн миний хувийн аккаунтаар бичээд өгөөрэй. Дандаа гой зүйл би бич гэж байгаа юм биш шүү. Зүгээр бүгдээрээ гой эерэг байцгаая. Аль болох сайхан зүйл дээр гой зүйл дээр ингээд те эерэг зүйл дээр төвлөрөх юм бол амьдралд ингээд гой сайхан зүйл бол тохиолддог гэдэгт би бол бүр маш итгэдэг юм хүн байгаа. Тэгээд айхтар шашин шүтлэг те янз бүрийн одоо сүсэг бишрэл байхгүй ч гэсэндээ миний хувьд бол нөгөө карма гэж байдаг. Сайхан зүйл хийх, тэ хэлэх тусам тэр сайхан зүйл чинь чамд ингээд эргээд ирдэг гэдэгт бол бүр маш итгэдэг. Тийм болохоор та нар маань ч гэсэндээ гоё миний YouTube сувагт маш гоё эерэг байгаад зүв байгаасаа гэж хүсэж байна. Би болохоор одоо нөгөө та бүхний мэдж байгаа хам мөрөн биш үү? Хам мөрөн сөүлийн одоо манайхаар туулгол хам мөрөн дээр ирсэн байна. Тэгээ хам мөрний одоо яг миний ингээд та бүхэн лөө харж байгаа хэсэг нь болохоор Ганнам дураг байхгүй. Тэгээд ийшээгээ яг одоо энэ голын цаана гэсэн үг ингээд айгу гой барилга харагдаад байгаа шүү дээ. За энэ болохоор бас нөгөө Чамдам гээд ерөн Солонгосын одоо одуудын те том баячуудын амьдардаг хэсэг байдаг. Тэгээд Ханган бол миний Солонгос дахь амьдралын бас нэг салшгүй хэсэг. Ер нь нэг юм голын уус хэмжээний уус харах ч юм уу усан дотор ингээ хөвтөх ч юм уу тэр зүйл бол миний стрессийг бүр маш гоё тайлдаг. Тэгээд өнөөдөр өглөөнөөс хойш уулзалттай явж агаад жохон бас нэг цаг гараад ханган дээр ирсэн. Тэг өдрөө болгоо ер нь бол одоо нөгөө камер мики аваад явж байгаа. Тэгээд боломж гарвал газ бичээд явъя гэж бодож байгаа шүү. Тэгээд та бүхэндээ бас ханганы нэг гоё кафег харуулъя гэж бодсон. За энэ кафе болохоор яг Ганнамын Апгужонд байдаг. Солонгост байдаг ч юм уу эсвэл бол аялаар ирсэн хүмүүс маань бас тэмдэглээд аваараа би доорноос хаягийг гаргачих. View 376 гэдэг аюу гоё кофе шоп байдаг байхгүй. Тэгээ одоо болохоор нөгөө дулаахан байгаа болохоор террасан дээр нь гараад ирсэн байна. Бүр үнэхээр гоё юм. Аюу гоё. Ирчлээ. Тэгээд ёо одоо цаг яг хэд болж байна? 2 4 7. Ой нөө эсрэг юураа харагдаж байгаа ш тэ. Одоо цаг 8:47. Нилээ оройтчлаа. Би өнөөдөр юу ч хийдэггүй. Түрүү нөгөө ханган дээр кофе уугаад жоохон кек идсэн. Тэгээд хоолн дөрөөс өнөөдөр орж амжсангүй. Тэгээд гясник айгуу хөнкөө хоол хийж идэх гэж бодож байна. Шүлтэй хоол идмээр санагдаад миокку гэхэд юм лөө. Тэгээд айгуу тийм хөнкөөн гясник хоол хийж идэх гэж бодож байна. Тэгээд сая нэг хэрэгтэй хэдэн хүнсээ авсан. Хэдэн хүнс авсан. Энэ одоо энэ том сангин. Ногоон сангин. Миокку ч угаасаа л ногоон мах учраас ер нь бол хөнкөө алт орно. Орой энэ чи хурдан шингэх хөнкөө алт хийж идэв. Бүх солонгос хоолыг ер нь бол будаагүйгээр төсөлөх аргагүй. Тэгээд ямар ч бас нэг будааг шатчи. Тэгээд би бас нэг хэсэг нэг солонгос айлд амьдарч ирсэн байхгүй юу? Ер нь бол яг өвөө эмээ хоёр дээр. Тэгээд тэр айлын имээ их солонгос хоолны
сууруудыг надад аягүй их зааж өгч ирсэн. Будаагаа ингэж агшаах хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэд. Тэгээ тэр имээ маань имэйл юм да тийм. Тэр имээ маань юу яжсэн. Аягүй залуухан харагддаг байхгүй юу? Нас нь нэлээд өндөр ирнэсээ. Тэгээд исэн будаагаа бараг 10-10-аас дээш удаа зайлж угаадаг. Тэгээд надад бүр ингэж будаагаа маш сайн угаах хэрэгтэй гэж зааж өгчсэн байхгүй. Ер нь хоол жоохон шингэц муутай үедээ эсвэл оройцсон үедээ мёгуг хийх дуртай. Тэгээ мёгуг маань хатаасан мёг, үхрийн мах, тэгээ сармис, тэгээд нөгөө гүнждийн тос. Тэгэл болоо. Тэгээ мёг ч нөгөө нэг ингэж харагдах байдал нь жижигэн ч гэсэндээ айгу том өсдөг, айгу хурдан том болчдөг болохоор тэгээд хэмжээг нь тааруулаад хийчихсэн. Хүүт усны гэмэрхүү хэмжээтэй. Одоо мёгосоо 3 дахин их гэх юм уу? Хийж тавиад. Одоо болохоор махаа ерөөхдөө нөгөө гүнждийн тосондоо хуурна. Тэгээ солонгосын яг нөгөө нэг хийдэг арга нь болохоор махаа халуун усанд одоо нөгөө жоохон буцлагж байгаа. Манайхаар нөгөө нэтгэл гэж байдаг штэ. Тэр нэтгэлийн одоо гаргахын тулд халуун ус нь буцлагж агаад тэр халуун ус одоо буцлсан усаа хаяад асгаад тэгээд ерөнхийдөө хийдгийм байлээ. Би болохоор яг тийм гоё юм өтгөн боршил надад гоё гэдэг болохоор их тэгж мэгч хэлгүүгээр жоохон гүнждийн тосондоо хуурж агаад хийх дуртай. За мёг маань иймэрхүү нөгөө яг усандаа ингээд таарсан байгааз томроод ирсэн. Тэгсэн ингэж сайхан шүүж агаад тэгээд мёго хийснийхаа дараа бас жоохон хуурж агаад тэгэл болоо дөө. Нэг баг 2 өдөр идэх байх уу би. Усаа хийгээд одоо болохоор амтлагаанд байна. Би зүгээр энэ сармис тэгээд энэ болохоор нөгөө сой соус тэгээд давс холоо тэнд буцалж авах хооронд нь ийм жоохон дөвбүү идчихье. Оо яана. Гочод. Тэнийхээ сайхан гэрчээд хоёр талаас нь жоохон хайрна гэсэн үг. Зяа орон хоолоо ингээд иднэ. Мёгуг дээрээ яг идэхийнхээ өмнө бас жоохон гүнждийн тосноос жоохон игээд бол аюу гой хамттай болдог. Тэгээд дүүпүүгээ маш бага гал дээр хоёр талаас нь жоохон хайрж агаад дээрээс нь өөрийнхөө бас амталдаг хийсэн амтлагч бэдгийн тэрүүгээрээ жоохон амтлаад тэгээд мэдээж кимчи яа ингээд миний орон хоол за хурдтай өсөж өглөө. За нүрээ сайхан цэвэрлээд оройн хайр сарчлагыг хийжлээ. Тэгээд өнөөдөр бол бүр нэлээд урт өдрөө байлаа. Өглөөнөөс ахуулаад гараад ажилламжуулаад дундуурнаас хөөрхөн бичлэг хийх гээл нэлээд завгүй өдөр байлаа. Тэгээд бичлэгтээ хамт хэлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ер нь иймэрхүү daily vlog хийвэл бас ямар байна та бүхэн бас сэтгэгдэл хэсэгт санаа оноогоо бичээрэй. За тэгээд хамт хэлсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.